Ардчилсан намын 2 дахь даргын сунгаа явагдлаа. Хэд хоногийн өмнө Ардчилсан намын даргын сунгаанд ялалт байгуулсан ган төмрийг дээд шүүхэд бүртгүүлсэн байдаг. Тэгвэл Эрдэнэ тэргүүтээ Ардчилсан намын сунгаа явагдаж намын даргаар улсын хурлын гишүүн Ганбат сонгогдсон юм. Тиймээс өнөөдөр мөн шинэ даргаа Ардчилсан нам улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр материалаа хүргүүллээ. 1 сарын 25-ны өдрийн хурлаар Ардчилсан намын дарга эс эрдэнийн хүсэлтийн дагуу Ардчилсан намын даргаыг сонгох сунгааныг зарласан. За энэ сунгаанд Ардчилсан намын 200 мянган гишүүдээс 143,500 саналын эрхтэй гишүүд санал хураалтанд оролцсон байгаа. За даргын сунгаанд нийтдээ 7 нийт дэвшигч дэвшснээс Ардчилсан намын даргаар 2022 оноо буюу нийтдээ 22 мянган хүний саналыг авсан хамгийн өндөр оноо авсан Даштангийн Ганбат даргаыг Ардчилсан намын даргаар сонгосон. Бид нар өнгөрсөн 7 хоногийн бүтэнсээ өдөр болсон Ардчилсан намын ээжд бас 16 дугаар их хурлаар намын даргаыг ёсчлон батамжилсны дагуу өнөөдөр дээд шүүхэд материалаа хүргүүлж байна. Тэгэхээр намын даргын сунгаан гэдэг бол Ардчилсан намын гишүүд саналын эрхтэй гишүүд оролцож нийтдээ 79 мянган гишүүн оролцож өнөөдөр энэ бүртгүүлж байгаа Ганбат даргаыг намын даргаар сонгосон байгаа. За ер нь бол Монгол улсад нэг л Ардчилсан нам байгаа. Тэр Ардчилсан намын бүртгэлтэй намын дарга нь эс эрдэнэ гэж хүн байгаа. Энэ эс эрдэнэ гэдэг хүний саналын бүрэн эрхтэй 248 үндэсний бодлогын хороо байгаа. Энэ үндэсний бодлогын хороо 1 сарын 25-нд хуралдаж даргын сунгааныг зарласан байгаа. Мөн өнөөдрийн Ардчилсан намын үндсэн дүрм журмын хүрээнд намын даргаыг сонгохдоо бүх гишүүдийн саналаар сонгодог. Энэ бүх гишүүдийн саналаар сонгогдсон намын даргаыг үндэсний бодлогын хороо буюу хүчин чадал бүрэн эрхэн чадамжтай их хурал ёсчлон батламжилснаар бид нар дөрмийнхаа дагуу намынхаа даргаыг сонгосон байгаа. Энэ дөрмийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. За угаасаа бид дөрм журмын дагуу үйл ажиллагаа явуулж байна. Бид бол яг хөө нам бол сонголтоо хийгээд намын даргаа сонгочлоо. Одоо улсын дээд шүүх бүртгэснээрээ намын дарга цаашаа бүрэн эрхэнд баталгаажиж үйл ажиллагаа явуул боломжтой байдаг. Тийм учраас өнөөдөр бид нар намынхаа гаргасан шийдвэрийн дагуу намын даргаагаа ёслон бүртгүүлэхээр өгч байна. Намын дарга улсын дээд шүүхээр бүртгэснээрээ энэ хүний бүрэн эрхэнд баталгаажиж явах хэрэгтэй.